Хагалгааны дараах зүслэг их сорвтой болох уу? Зүслэг ер нь хаагуур явдгийн? Яагаад заавал энүүгээр зүсэх ёстой ингэж ийм асуултууд ирдэг. За нэг ёсондоо аль болох үйлчлүүлэгчийн биед сорив бага үлдээх, сорвыг нуух зорилготой байдаг гоо сайхны бэлтгэлэмж бол За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Доктор Чингүү эмнэлгийн мэслэмж бихэ байна. Өнөөдөр та бүхэнд хэвлий сойх буюу тамитак, за абдоминопластик гэж хэлдэг ийм хагалгааны талаар ярих гэж байна. За тамитак буюу хэвлий сойх хагалгааг өөгс оруулах хагалгад хавсарч хийдэг болчихсон. За энэ бол хүнийг зөв галбиржуулаад биеийн илүүдл хэсгийн өхийг сороод унжсан арсыг сойх юм хагалгаа. Энэ хагалгаа бол маш их хийгддэг дэлхийд дээр. За манай Монгол улсад ч гэсэн маш их хийгдэж байна. За өөгс оруулах хагалгаа гэдэг бол хүнд 3 төрлийн өхний эс байждаг. Цагаан өхний эс, бороо өхний эс, шар өхний эс гэдэг. Бид нар бол 3 дахь өхний эс буюу арьс нь доор байгаа өхүүдийг сорж авч идэг. За энэ өхийн бол өөрөө үржигтэй маш хурдан үрждэг учраас хүмүүс усуугаа тархлаад байна гэдэг. За зөвхөн өөгс оруулах хагалгаагүйгээр тамитак хагалгаа хийхэд 2-3 цаг үргэлжлэдэг бол өөгс оруулах хагалгаатай хавсраад хийх юм бол 3 цаг, 4 цаг, 5 цаг, 6 цаг хэр их өөгс сорохоосоо хамаарат хагалгааны хугацаа үргэлжилдэг байна. За ер нь бол өөгс оруулах хагалгаатай тамитак хагалгаа гэхэд дунджаар 5 цаг л үргэлжилдэг байна. За тамитак буюу хэвлий сойх хагалгааг хит хонжиж эмнэлгээс гарах уу, хизээ ойдл авах уу асууж байдаг. Хагалгааны дараа 1 юм уу 2 хоног эмнэлэгтээ хэвтэн. За тэрний дараачаас гэрээр амплтороор хийж буултаа хийлгэн төсөг. Эхний ойдлыг 7 хоног, дараагийн ойдлыг 10 хоног, тэгээд 14 хоног гэсэн зарчмаар ойдлуудыг авчдаг. Хэвлийн даруулга бүс гэж ярьдаг. За эмэгтэйчүүд нөө зориултын юм хувцс, за эсвэл юм хэвлийн чанга барьсан юм хувцс бүснүүдийг маш их сайн зөвхөрт. Энийг бол 2 сар хүртэл хугацаанд зөвдөг. Тамитак хагалгааны араас гам дэглэм маш сайн барихгүй тийм жижигхэн хагалгаа бол биш. Маш том талбайг зүсдэг. За цаана байгаа сунсан булчин хальсыг хүртэл татаж ойж агшаадаг болохоор хэвлийн бүс маш сайн зөвхөрт. Хэдий ч нэ сайн бүсцэн, тэдий ч нэ танд үр дүнгээ тэгжилэг гэдэг. Энэ хагалгааг хэн хийлэгдэг вэ гэж хүмүүс аягүй их асуудаг. За энэ бол нэлээд тарган байж байгаа огцом жингээ хайсан. Олон хүүхэд төрүүлсэн. За магадгүй нэг хүүхэд төрүүлсэн тэр нь 2 ихэр. За эсвэл хүүхэд нь хэвлий дотор их том. За тухайн эхийн арьсны онцлог язрах хандлагатай зөөлөн арьс байх юм бол арьс маань язардаг. За нэгэнд язарчсан, суларчсан энэ арьс бол буцаад агших юм боломж байдгүй. За язраагүй зүгээр суларсан арьс бол спортоор хичээлэх, фитнесээр хичээлэх ийм үед бол буцаад агших юм боломжтой байдаг. Гэхдээ маш удаан хугацаа шаардна. За хагалгааны дараах зүслэг их сорвтой болох уу? Зүслэг ер нь хаагуур явдгийн? Яагаад заавал энүүгээр зүсэх ёстой ингэж ийм асуултууд ирдэг. За нэг ёсондоо аль болох үйлчлүүлэгчийн биед сорив бага үлдээх, сорвыг нуух зорилготой байдаг гоо сайхны бэлтгэлэмж бол тийм учраас хэвлийн доотлын үндсэн нуглаас буюу ташаан толгоноос нөгөө талын ташаан толгой хүртэл холбосон зүслэг хийгддэг байгаа. За энэ зүслэгийн дунджаар 25-аас 30 см, 45 см хүртэл тухайн хүнийхээ бие өндөр нам тарган турхаагаас хамаарат зүслэг хэр том явагдах вэ гэдэг юм яригддаг байна. За сорив маань өөрөө онцлогтой 6 сараас жилийн хугацаанд сорив бүрэн идэглээ гэж үздэг. Энэ хугацаанд сорив нарийнхан цагаан зураас болох хэрэгтэй. За мэслийн эмчийн гол анхаарах зүйл бол зүслэг хийхдээ арьсны ширхэхийн дагуу зүслэг хийдэг учраас харьцангуй сорвчлалт бага үүсдэг. За өөгс оруулах хагалгаа, хэвлий сойх хагалгаанд ямар хүмүүс орж болохгүй вэ? За хамгийн нэгдүгürt энэ ерөөс 3 хүн байдаг. Нэгдүгürt нь тамхи татдаг. Хоёрдугаарт нь спортоор хичээлдэг. Гуравдугаарх нь цусан дахь сахарын агуулмж өндөр энэ улсуудад мис засал хийхийг хоригддаг. Нэг ёсондоо шарах идэлт нь удаан байждаг. За сахартай байж болдог. Тэгвэл спортоор хичээлдэг бол тэр сахарын эмээ ууж байгаа энэ хагалгаанд орох боломжтой байдаг. Сахартай ирнэ, тамхи татдаг, спортоор хичээлдэг бол та ганцхан танд спортоор хичээлэх сонголт байна. Өөгс оруулах хагалгаа, хэвлий сойх хагалгаанд орсон л бол та араас нь хоолны дэглэм барих хэрэгтэй, дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй, фитнес, йог юу гэдгийг тусан байсан заавал хичээлэх хэрэгтэй. Тэгвэл таны хүссэн үр дүнд хүрэхэд маш ойрхон